Сүүлийн үед манайхан хүүхдүүдэд компьютер үнэтэй гар утсаар эрхлүүлж тэр нь хөгжилсөн сүргээр нөлөөлж байгаа нь утшээ. Тэгвэл сонгодог урлагийн гол төрөл болох балетаар хичээснээр хүүхэд бие бэлдэр гоо зүүн хүмүүжлтэй хүнлэг энэрнгүү нэгэн болж хүмүүждэг байна. Европчуудын уламжлалт энэхүү аргаар хүүхдээ хүмүүжүүлэхийг эрмэлзэхэн олон болжээ. Тэгээ одоо сонгодог урлаг гэдэг чинь бол одоо бас хүний гоо сайхан юм да. Тэгээд би хэлбэр галбирын аятайхан болгохыг зүгээр балетчин болох гэдэг талаас биш. Би бас сонгодог урлагаар бас сэтгүүд нь л сонгодог урлаг гэж юм байдаг. Хадгалаад энэ чинь сонгодог урлагийн дуу одоо опер юу лээ балет энэ тэрийг үзүүлж бас сэтгэл зүгийг нь бас гоо сайхан талаас нь л болгох гэж явж байгаа юм л да. Саяны охин балетаар хичээллээд хагас жил болсон. Түүний мөрөөдөл тайзыг эзэгнэх. Багшийнхаа заасан дасгалыг нэг бүрчлэн давтаж ирэх зүүнхээр тайзнаа гарах мөрөөдөлтэй. Би сайн бүжиглээ тайзанд гараад том болоод сайн бүжиглэн. Би шилгүүн бүжиг үзсэн. Контнуудын бүжгийг үзсэн. Тэгээд Жизелийн бүжгийг үзсэн. Тэгээд Найлсан гүнжийн бүжгийг үзсэн. Балетын урлагийг сонирхон хичээлэх хүн олон болсон. Өдөрт 100 орчим шавьдаа хичээл заадаг бүжгийн багш мөхцөл хамгийн бага анги болох 3-5 насны хүүхдүүдэд хичээл орох хамгийн дуртай. Энэ хүүхдүүд чинь бас балетанд явж байгаа чинь бид нараас давхар балетынхаа үзэгчдийг бэлдэж гин гэсэн үг л дээ. Одоо энэ дурлаг дуртай болгож гин гэсэн үг. Сонгодог урлагийг ойлгох, цаашлуул шилдэг балетчин болох хүсэлтэй бяцхан охид хунтнуур бүжгийн жүжигэн гол дүрийн бүжигчид болох хүсэлтэй явлаа.